Өглөө хөтөлбөртэй хамттайгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Телевизийн өглөөний мэнд өглөө хөтөлбөр зочны болонгаараа үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ жил Монгол улсад цэргийн төв эмнэлгийн мис заслын алба үүсч өгдсөний бол 100 жилийн тохиож байгаа юм байна. Энэ хүрээнд бид бүхэн студидтэй бол хүндтэй сайхан зочдыг бол ураад байна. Миний баруун гарт талаас Монгол улсын төрийн сойрхолд гавьяа тэмч анагаах ухааны доктор профессор зэвсэг төвчний хурандаа зөвлөх эмч Жамбал Жав хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэндийг хүргэе. За түүний баруун гарт талд Монгол улсын ардын эмч, хүний гавьяа тэмч, улсын зөвлөх эмч зэвсэг төвчний дэд хурандаа Бадам Цүрэн хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Монгол улсын эрүүл мэндийн тэргүүний ажилтан зэвсэг төвчний дэд хурандаа яруу найрагч, дугуй спортын мастер, мис заслын эмч Баясгалан хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Сайхан амарцгаасан уу? Сайхан. За сайхан үлцгэж байна уу? Сайхан үлцэж байна. За энэ жил Монгол улсад мис заслын алба үүсч өгсөний 100 жилийн тохиож байгаа юм байна. Хизээнээс анх мис заслын тасаг маань үүсч өгдсөн бай. Үүсэл гарлаас нь бас манай үзэгчдэд мэдээлэл хүргэвэл. За тийм ээ. Байгууллагын төвхтэй. Ер нь Монгол улсад Европын анагаах ухааны нэвтрүүлснээс хойш Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг бол 1921 оны 8 дугаар сарын 15-наас эхэл тоолд ярьдаг. Эрүүл мэндийн салбарын одоо тэгэхээр энэ 8 дугаар сарын 15-нд байгуулагдсан бол цэргийн эмнэлэг анх байгуулагдсан гэж үздэг. Цэргийн эмнэлэг байгуулагдаад дараа нь мис заслын тасаг одоо хагалгаа хийдэг тасаг 1924 оны 3 дугаар сарын 11-нд засгийн газрын шийдвэр гарч мис заслын одоо тасгийг 10 ортойгоор байгуулагдсан. Дотрийн тасгийг мөн 10 ортой, яр тэмбүүг эмчлэх тасаг гэж 10 ортой, 30 ортой тасаг байгуулагдсан юм байлээ. Зарим түүхэн дээр 36 ч гэж ярьдаг. Ямар ч хэлсэн мислийн тасаг байгуулагдсан юм. Тэгээд энэ жил бол одоо 2024 он 100 жил байгаа. Тэгэхээр Монгол улсын мис заслын алба үндсэндээ бол одоо байгуулагдаад 100 жил болж байна л гэсэн үг. Тий. Тэр дундаа цэргийн эмнэлгийн мис засал бол одоо 100 жил болж байна гэсэн үг. Анх одоо 1924 оны 3 сарын 15 гэсэн. 11-нд стартдаг. Та гурийн хувьд одоо хизээнээс анх цэргийн албанд орж энэ мис заслын албанд орж байв. За Бадам Цүрэн эмчээс. За миний хувьд бол 1970 оны 7 сарын 14-нд анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд цэргийн мис заслын эмчээр тэслэх цолтойгоор ажиллаж ирлээ. Ирсэн. Тэгээ энэс хойш бол одоо тасралтгүй цэргийн эмнэлэгтээ мис заслын эмчээр ажиллаж байгаад 1997 оны 12 сарын 1-нд цэргийн тэтгэвртэ гарсан. Баясгалан эмч минь одоо хэдэн онд цэргийн албанд очиж таныг очиж байхад одоо мис заслын алба нь ямар байсан бэ? 1967 онд анх цэргийн албыг ангиас эхэлж чад цэргийн эмч хийж эхэлсэн. Тэр үед мис засал зөвхөн ганц тасагтай цэргийн төв эмнэлэг ажилладаг байсан. Энэ хугацаанд хил хязгаар анги салбар цэргийн төв эмнэлэгт ажиллаж мис заслын эмчээр ажиллаж ирсэн. Хөдөө анги салбарт байхдаа мөн дурын болохоор мис засгийн мэргэжлийг хаяхгүй тулд хөдөө салбарт мис заслын жижигхэн тасаг байгуулж мис заслын бүрэн үйлчилгээг хил хязгаарт нэвтрүүлж ажиллаж байсан. Ямар сайхан юм бэ? Та бүхэн маань одоо олон сайхан одоо хүний алтан сайхан амийг аварж байсан баг, хүнд хэцүү хагалгааг хийж исэн баг. Хамгийн хүнд хэцүү нөхцөлд хийж исэн хагалгаагаа дурдвал ямар хагалгаа нь байна вэ? За энэ хугацаанд мэдээж одоо 1970 онд би залуухан эмч цэргийн төв эмнэлэгт ирэхэд одоогоос 50 гаруй жилийн өмнө болж шээ. Энэ үед бол одоо Ахмад эмчнээс бол Ахмад одоо Монгол улсын хамгийн анхны одоо үндэсний мис засаж Дамбины хурандаа гэдэг эмч байсан. Тэр мэн дөнгөж тэтгэвртэ гарч ирсэн. Намайг бол аримд ирэхэд Төвж жилживдийн хурандаа Самдан Ахмад гэж ийм хоёр эмч одоо бид гурав энэ ажлыг гүйцэтгэжсэн. Гурав дахь нь байсан. Сүхэ гэж манай зөвлөх эмчлийн Инградад доктор хамгаалахад явцсан байсан. Ингээд бид гуруулаа
Яаж ч юм тэр үед урд нь ажиллаж байсан зарим эмчнэр маань өөр газар шилжчихсэн нэг ингээд цөөхөн эмчнэртэй ажиллах юм хугацаа тохиолдсон юм. Тэгээ энэ хугацаанд бид гурав одоо жил гаруй ажилласандаа 3 жилийн цэрэгтэй ачаалал ихтэй ингэж л ажиллаж байсан. Тэгээд их сайхан одоо ил жирэмс цэцэлж юмч бид орондоо пагмин чөөжилж Баатрин самдан сүхэмч тийм ээ даржаагийн сүхэмчгээд ийм одоо гайхамшигтай сайхан хүмүүстэй ажиллаж байсан юм эхлээд ингээд үүний дараа бол манайх 1973 оноос шинэ одоо эмчнэр бүр ирж нэлээд одоо олон эмчнэрийн бүрэлдэхүүнтэй одоогийн энэ Миссаслийн албаны одоо суур тавигдчих эхэлсэн гэж би үздэг юм. Тэгээ энэ талаар бол одоо жамбал жимч зөвлөх эмч жирийн одоо тасгийн дараагаас эхлээл зөвлөх эмч хүртэл ажиллаж явсан их олон жилийн хугацааг бид нар хамт өнгөрөөж дээ тийм ээ. Цэргийн масс бол үнэхээр төвхтэй л дээ. 1921 оноос хойш бол ер нь цэргийн миссасал цэргийн гэдэг бол дайны миссал дайны эмч нар гэсэн үг дээ. 21 оны 3 сарын 18-ны зэвсэг тэмцлийн эхлэл бол буу сум байлдаанд бол шахтаалж энд хүний л одоо эмчч тэр эмчнийг цэргийн эмч гэж байгаа шүү дээ. Тэгээд Монголд үндэсний эмчнэр байхгүй хэдийгээр 3 сарын 24 онд Мислийн цэг байгуулсан дандаа Орос зөвлөлтийн эмчнэр байсан. Аав нэг шиг шааслан байж нийтрүнд Андраарданат гэж Унгар эмчнэр. Тэгээд ер нь 1930-аад он хүртэл ер нь дандаа Орос зөвлөлтийн эмчнэр гадаад юм байсан. Эхний 30-аад оны ихэд үеэр харин дотоод совлогч нар бийдэж ихсэн анхны совлогч энэ. Тэгээд 1934, 5, 6, 7, 8 онуудад бол харин үндэсний эмчнэр бий болсон юм байгаа. Тэгээд үндэсний эмчнэр бол Дамбин мугаа байна. Тэгээд дараагийн эмчнэр бэлтгэгдсэлдээ олон эмчнэр түүхийн дурш. За миний үеэр 1970 онд цэрэгтэрж Зүүн Баянгийн жигсаалын цэрэг байж байгаа. Тэгээд 3 сар цэргийн алуу хааж байгаад энэ цэргийн төвөмжийг ирэхэд Бадамсар эмч, Чойж эмч, Самдан эмч, Сүхэ эмч, тэгээд бусад Сугаа гэд хамар хоолой эмч, Долгор гэ нүдний эмч, за тэгээд олон хүмүүссэн. Гэхдээ энэ өөр мэрэгжлийн эмч нар. Гэхдээ мисс барьдаг чиглэлийн эмч нар. Тэгээд бид нар чинь нэг л тасаг байгаа юм. 1977 онд энэ нэг тасаг маань савж гэмтлийн тасаг, цэвэр миссэл урологийн тасаг, эдээ сэдрэлтэй миссийн тасаг, эрчим төслийн сэхээний тасаг гэж ингэ тасаг байгуулагдсан. Одоо өнөөдрийн залуучууд бид нар бол миссийн тасгийн түүх гэж ярихаар бол одоо 77 оноос хойш өөр өөрсдийн тасгийнхаа түүхийг ярьдаг юм л да. Энэ ч аргагүй юм. Тэгээ энэ хүртэл бол 77 хүртэл нэг тасаг байсан юм байна. Тэгээ түүнээс хойш бол одоо энэ тасгууд маань тасаг маяг хэлбэрээр явж байгаа. Сүүлдээ эмнэлэг зүйн төв болсон. Клиник гэдэг нэртэй. Энэ 1995-6 оны үед болсон юм да. Мэдээ хамгийн анхны одоо Мислийн клиникийн захирлаар нь бол миний үед томилогдсон байдаг. Тэгээд энэ хугацаанд бол цэргийн мис бол үнэхээр хөгжлийг тууллаа. Үндэсний боловсон хүчин төвтэй болсон, олон эрдэмтдтэй болсон. Ахмад эмчнэр одоо олноор төрөн гарч залуучууд маань ч одоо төрөн гарч ичэн юм ихтэйгээр хөгжиж байна да. Та гурийн хувьд одоо маш сайхан хувцастай, гоё хувцастай харагдаж байна. Игчийн маань хувьд хоёр залуугаас яагаад ийм өөр хувцастай хүрээд ирвэ? За тэгэхээр ийм юм да бидний энэ цэргийн дөрмөд хувцас гэдэг нь тэр цаг үеийнхэн л одоо онцлогийг харуулсан түүх юм да хувцас маань хамгийн гол нь. Тэгэхээр манай энэ хоёр эмчийн маань хувьд бол одоо 1990-ад оны тийм ээ. 90-ад оны л хувцснууд шүү дээ. Энэ хоёр маань өдөр тутмын хувцас. Өдөр тутмын ажилдаа үүсдэг тийм. Зүг. Миний хувцас бол одоо 90-ад оны сүүлчээ энэ л одоо ёсодын парадын хувцас юм да. Сүүлийн жилүүд сүүлийн одоо хоёр форм л доо. Одоо хамгийн сүүлийн форм бол энэ одоо хувцас одоо яг манай залуучууд өмсөж байгаа цэргийн форм. Энийний түрүүнд энэ хоёр хувцас бид хоёр тэр үед яг энэ хувцастайгаа ажил хийж байгаад би иргэний байгууллага шийдсэн хүн. Тэгээ нэг цэргийн түүх ярьж байгаа болохоор би тэр үеийн түүхээ санах учраас энэ хувцастайгаа ярьж байгаа. Хоёрдугаарт манай Бадмаа эмч нэмэгтэй хүн бас гоё байх хэрэгтэй шүү дээ. Сүүлийн үеийн хувцас өмсөж байхгүй юу? Бид бол нэлээ хуучны үеийн хувцастай байх гэсэн үг. Тий.
Ёстой гоё харагч ин хуучны хувцас өмсөд ингээд бас бид бүхний урилгыг хүлээ аваад манай студиэс хүрэлцэн ирсэн тагвартаас баярлаа гэж хэлхэн зүйтэй болоо гэж бодож байна. Жамбалжав эмчийн хувьд одоо Монголд хамгийн анх одоо бөөр шилжүүлэн суулгах мэс заслалыг хийж байсан гэж би сонссон. Энэ ажлыг хийж явах хугацаанд бас хэцүү зүйл юу нь байв? За би хувь хүнийхэн одоо шинэ юм хийсэн, одоо бөөр суулгасан, Монгол улсын эрүүл мэндийн салбарт дарга нар хийсэн, улсын төвөмлийн дарга хийсэн гэдэг энэ баг ажлын тухай ярмааргүй байна. Тэр би юун тухай ярмал Монголын цэргийн мэс заслын хөгжилд цэргийн мэс засалчид ямар үүрэг гүйцэтгсэн бэ гэдэг талаас илүү анхаарч ярмаар байна л да. Мэдээж яг миний хийсэн ажил бол Монголын эрдэнэ салбарт Монгол улсад анхудаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний ажлыг удирдах, хамтарч энэ бол багийн ажил, хамт олноороо хийсэн ажил. 2021 онд манай багийнханд Монгол улсын төрийн шагнал өгсөн л доо. Улсын төв эмнэлэг дээр байрдаг үндэсний баг. За энэ бол өөр асуудал. Ер нь манай цэргийн эмчнэр бол Монгол улсын түүхэнд бол голлох үүрэг их зүйлийг хийсэн. Манай Дамбин Нэмгай эмчнэргээ сая Бадамсрэмч ярьж байгаа тэр хүн бол Монгол улсад хээрийн эмнэлгийг дэлгэсэн, халахын голын дайны байдалд андарсан дайны мэс засалж, түүнээс гадна эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг яриад байгаа юмны чинь хамгийн анх суурийн тавьсныг би Дамбин морондаа гэж хэлдэг. Ягаад гэвэл тэр хүн ясны дунд чөмөг доод мөчний одоо чөмөгний хэсэг нь эдээнд идэгдээд хугараад идэгдээд ингээд ерөөсө хоёр мөчнийг санжигнаад дотроо хоорондоо зай байхгүй юм шиг дунд нь орлуулахаар тэмээний чөмгийг тэмээний яс чөмгийг одоо байрлуулж хийжсэн оролдог байгаа. Энэ бол 50-аад оны сүүлч 60-аад оны үедлэм шиг байгаа түүхэнд. Тэгээ энэ ийм л одоо зөрөгтэй юм хийжсэн байгаа шүү дээ. За түүнээс гадна манай цэргийн мэсд бол анх удаа бол гахайны дэлүүг, гахайг идээд хордлоготой хүнд гахайг авчаад амьд гахай авчаад гахайны дэлүүгийг аваад цусыг угаагаад хүний судсан залгаад тэгээд цусны эргэлтэнд оруулж ирсэн. Энэ юу вэ нэгвэл дэлүү бол яадаг эрхтэм гэвэл хордлогыг шүүдэг. Тэгээд шүүтүр маягтай гэж утгаар нь ашиглаж сорц гэж байгаа. Тэгээд амьд одоо дэлүүг салгаж аваад хүний бие залгаж хордлого тайлах эмчийг анх удаа хэрэгжиж ирсэн. Түүнээс хойш Шангаах ухааны хүрээлэнгийн эмчнэр энэ төр бол дэлүүгээр сорцын ажлыг нэлээд хийж ирсэн ч үе. Түүнээс гадна цэргийн мэслийн эмчнэр бол лазерын туяагаар анх удаа хагалгаа хийсэн. Лазерын туяа гэдэг бол маш их одоо нягтруулсан гэрлийн багц урсгал маш хурдан хугацаанд яг хутга шиг зүсэж ингэж яадаг. Энүүгээр бол гэдэс тайрах, элэг тайрах ч юм уу цуллаг эрхний хаалгаа хийхэд одоо хэрэгжилж ирсэн. Энэ юу гэх юм бол одоо бол цагтаа хутга юм да. Юу гэвэл түдээд одоо ямар ч цусгаа очихгүй зүслэг хийдэг. Энийг манай цэргийн эмчнэр бид нар тухайлбал манай Бадамсрэмч бид нар бол өөр эмчнэр хамтарч хийж ирсэн. Энэ бол одоо бидэнд түүхийн дурсамж байна. Тийм байна. Тий, энэ хувцсыг өмсөд ингэж ярьж байхдаа тэр үед бид юу хийж ирсэн бэ гэдгээд ярмаар байна. Тий, тийм л юм хийж ирсэн өмсөд байгаа. Тэгээд манай самдан эмч гэж ярьж байна. Баатрин самдан гэж одоо дэд турандаа цолтой одоо инг тунх байгаа. Харамсалтай өнөөдөр манай нэвтрүүлэгт орж чадсангүй. Мэдээж дуулгаагүй болов шалтгаан байсан уу? Ямар ч байсан манай самдан эмч бол Монгол улсад гэмтлийн эмч бэлтгэх эрүүл мэндийн салбар шүү дээ. Монгол улсад хамгийн анхны курсд сурч цэргийн гэмтлийн анхны эмч. Тийм учраас цэргийн эмнэлгийн анхны эмч, цэргийн эмнэлгийн анхны одоо бие дасан тасгийн дарга, цэргийн эмнэлэгт бол одоо Монгол улсын хэмжээнд төрийн шагнал авсан тэр хугарлыг эмчлэх, Лизарвын аппаратаар хугарлыг эмчлэх аргуудыг нэвтрүүлсэн, олон эмчилгээний шинэ аргууд нэвтрүүлсэн юм. Би тэр хүний олон хаалгаанд хамтарч орж цэргийн мэсчийн хувьд бол өнөөдөр мохорлогын хаалгаа хийгээд зогсчод маргааш хугаралтай носож явах шиг тэрийг хийсэн тим эмч гайхамшигтай бүтээлтэй. За манай Бадамсрэмчийн хувьд бол би бас нүрэн дээр нь шууд хэлэхэд бол Монгол улсын энэ цэргийн хамгийн анхны бөөрийн мэслийн эмч. Бөөр урологийн гэж юм. Одоо бөөр шээс дамжуулах замын энийг ясан эмэгтэй анхны эмч, анхны урологийн эмч гэж үздэг. Тэгээ бид бол хамтарч мөн ч олон хаалганд орсон доо шээс дамжуулах замын эмгэгүүд бөөрийн чулуужилт байна. Бөөр задарсан хүнд хаалгаа хийн авна, оюун сэргээн тэр ч байтга зарим нөхөн сэргээх мэслүүдээр байж гэн үр дамжуулах сувгийг яах шээлгүүрийн сувганд хаалгаа хийх. За мөн тэрч байтга хүйс солих
нэг үе мод байлаа шүү дээ. 80-аад оны сүүч 90-аад оны ихээр эмэгтэй хүн эрэгтэй болох. Одоо ингээд байдаг үстэй одоо яригддаг. Тэгвэл тэр хүмүүсд зориуд биендээ мэс засал хийлгээд эрэгтэй болохын тулд эрэгтэй бэлэг эргэнтэй болох, эрэгтэй шүүрэл дамжуулах одоо яг тий эрэгтэй байсан хүн эмэгтэй болж байгаа юм чинь хөх одоо болох ч юм уу. Ингээд ийм одоо анхны одоо ихний хэд хэдэн шат дамжлын хаалгаануудыг хийж л байлаа да. Тэгээд хоёрын цаг үеийн байдлаас бид тэр ажлыг цааш өргөжүүлж байгаа зогссон. Энэ бол бас л ангаах ухааны нэг том ажил юм. За тэр болд гэж эмч байгаа мэдрэлийн мэслийн эмч үед байсан цэргийн төв эмнэлэгт мэдрэлийн мэс заслыг хөгжүүлэхэд болд цогт гэж залуу эмч байсан улсын төв эмнэлгээс ирсэн дөс сонслогын цогт 8 жин байна ямцын 8 жин. Тэгээд арахад эдэргээд энэ эмч нар бол цэргийн төв эмнэлэгт тархины мэслийг хөгжүүлэхэд яасан. Одоо энэ одоо нэг тасагт ийм хийсэл одоо бүхлөтэн тасаг батсан тархины мэдрэлийн цэсэг, мэслийн цэсэг өөрөөр энд нямдарчтай клиникийн захиралтай одоо цэргийн төв эмнэлэг. Олон одоо сайхан амжилтуудыг дурдж болно. Цэргийн төв эмнэлэг энэ мэслийн эмч нар. За бас нэг зүйлийг би за дараа нэг за. Түүх ярихаар чинь халаа явж шин. Та гурыг одоо яг эд ажилдаг байхад бас цэргийн төв эмнэлгийн хөгжил одоо бас л таарамж муу байсан уу? Ямар төвшөнд байсан бэ? За юу юм да анх ингээд 90-70-аад оны ихэр бүхэл мэслийн эмчнэр мэдэндээ бид нэр тэр үед бол одоогийн ширэлэг компьютер эхо чинь ерөөсөө байгаагүй штэ. Онш тавьдаг эрентген аппарат 10 хуруум л юм байсан да. Тэгээд ажиллах нөхцөлийн хувьд бол одооний залуу эмчнэр бол гайхна л да. Ягаад гэвэл тэр үед ч одоо нөгөө зөвхөн бид нэр зөөл холбоотой улсаас бэйли авдаг хаалганы бэйли бол байнга тасардаг. Тэгээд ерөөсөө улаан гараа ингэж угаагаал 10%-ны йодонд ингэж дүрээл ингэж хагалгаанд ордог. Нэгдүгээр хоёрдугаарт бол ер нь онцлогоо энтрийг бол ер нь тэр үеийн эмчнэрийн тэр мэдлэг чадвар сэтгэн бодох өвчтөнтэйгээ харьцах өвчтөн үзэх. Тэгээ одоо яг ер нь бид нар бол маш ахмад эмчнэр гэхдээ өвчтөнтэй харьцах, өвчтнээ үзэх, өвчтнээ тэмтрэх, сэтгэл санааг нь ойлгох, зовлон жаргалыг мэджээж эмч хүн бол тэр хүнээ бүрэн эзэмшиж хагалгааг нь хийн, хүнээ хөл дээр нь босгодог. Тэр үед бид нар тийм байдалтай байдаг гэсэн. Хоёрдугаарт бол одоо ингэж бодоод байхад цэргийн эмнэлэг бол их өөрлөдөө ерөөсөө тушаалаар би чадахгүй, миний хүүхэд өвчтэй байна, миний гэр бүл юм байна гэж хэлэх одоо бидэнд их байхгүй шүү дээ. Тийм байсан шүү дээ. Ерөөсөө мэдлэг гүйцэтгэе. Тэр үед одоо цөөхүүдээ жижүүрээ хийн, дуудагдана, бүх төрлийн хагалгаанд орно, алсын дуудлаганд явна. За ингээд бас юу дотроо янз бүрийн одоо ажлууд байна шүү дээ. Тэгэхэд бид нарт ер нь нуул төл ярихад хувийн амьдрал бол байгаагүй шүү. Одоо бодоход тийм ээ. Хувийн амьдрал байгаагүй бүхэл амьдрал нас бүх юм цэргийн эмнэлэгтэй мэс засалтаар өнгөрөөсөн. Одоо бодоод байхад ер нь тэгэл энэ хоёр эмчмэнч тэр миний чууд бол ер нь бүх нас минь залуу нас минь хагалгааны ширээ сэхэн амьдруулахын өрөөнд л өнгөрчтэй. Тий. Тэгээд яагаад мэслийн эмчнэр ингээд одоо хоорондоо маш их нэгэндээ дотно хайртай нэг ойлгодог мартадгүй юм байдг юм бэ гэвэл бидний ам амьдрал дандаа л хамт байдаг байсан. Өнөөдөр нэг хүнд өвчтөн байлаа гэхэд тэрийг ганцхан бадамсрын эмч эмчиж чадахгүй. Бүгдээрээ хамтарч хагалгаандаа орно. Тэр үед бол одоо бодоод байхад маш гайхамшигтай зүйл эмчнэр чөөжиж эмчмэн, сүхэн эмчмэн, жамбалж эмчмэн ингээл бид нар чинь өхлийн нуултгүй яхад амьдрал өхлийн заагдаар л ингээд зүтгэж явж дээ. Өхлийн өмнө өвдөг сөхөрч нулимстайч байсан хоногуд олон би ямар ч найдваргүй хүнээ хөл дээр нь босгоод баярын нулимстай ч ингэж өвдөжсэн өдөр цагууд мөн ч олон бидээ тийм ээ. Тэгээд ингээд одоо бодоход бол ер нь амьдралаа бид нэр үр ашиггүй өнгөрөөгөөгүй юм байна гэж боддгийн шүү нуултгүй ярихад. Ямар сайхан гайхамшигыг бүтээж хүнд эрүүл инкийг тийм ээ хутга барьж тэр хүний ингээд эдгэж явсан хамт олон мэс засалчид тэр тусмаа цэргийн мэсчид бол үнэхээр гайхамшигтай. Би одоо ганцаараа л энэ олон ирчүүдийн дунд байлаа шүү дээ. Тэгэхэд бол ямар сайхан сэтгэлээр найз надад түшиг болж энэ одоо өндөр шагнал урамшуулд ороход минь хүрэхэд минь тийм ээ миний өр хүүхдээ сайхан хүмүүжүүлж өсгөхд минь энэ болгонд минь энэ одоо гайхамшигтай сайхан мэс засалчид гайхамшигтай сайхан цэргийн дарга нар гайхамшигтай сайхан энэ Монгол ирчүүдийн минь тус дэмжлэг байсан болов уу гэж боддог.
Тий. Одоо манай цэргийн мис заслын тасаг ямар төвшөнд явж байгаа гэж бодож байна таны хувьд? Одоо өнөөдөр ер нь цэргийн мис заслыг бол энэ хөгжил гэж ярихаас илүү Монгол улсын мис заслын хөгжил гэж ярихад баг болно. Цэргийн мислийн 100 жил гэж ганцаар ярихгүй Монголын мис заслын албаны хөгжлийн 100 жил гэхэд баг болно. Барагч биш ерөөсөө тийм л юм байгаа. Тэгэхээр өнөөдөр цэргийн төв эмнэлэгт байгаа мис заслчид салбарууд байгаа мислийн эмчнэр бүгд Монгол улсын одоо дээд түвшний хэмжээний л байна. Зэндааны л байна. Улсын клиникийн ижил. Улсын том эмнэлгүүдэд ямар хагалгаа хийж гэн тэр хагалгаануудыг л хийж гэн. Гэхдээ мэдээж иргэний мислийн эмнэлэг 3 дугаар эмнэлэг гэмтлийн эмнэлэг 1-р эмнэлэгт тусгайлсан нарийн мэрэгсэн зарих зүрхний мислүүд илүү хөгжсөн байгаа л да. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол энэ арга эмчилгээнүүд бол мөн цэргийн эмнэлэгт нэвтэрч байна. Дээд түвшинж байна. Олон эмчнэр бол хангагдсан залуучууд мэрэгдсэн чиглэлээр ажиллах болсон байна. Гадаад дотоодын олон орнуудад явж ажиллаж байна. Өнөөдрийн цэргийн мисчдын нэг онцлог нь бол ер нь цэргийн мисчд бол дайны мисчд дайны байдалд бэлэн байдлыг хангах. Ялангуяа өнөөдрийн одоо боловсролын гамшиг ослын үед массаар нийтээр гэмтсэн үед тусламжуулах юмд сургаж бэлэн байдлыг хангахын зэрэгцээгээр инкисхүүлэхэд одоо зүтгэж байна. Өөрөөр хэлбэл Монгол цэрэг өнөөдөр дэлхийн цэрэг болсон гэж ярьж байна. Түүний нэг адил Монголын цэргийн мисчд бол дэлхийн цэргийн мисчд гэсэн үг. Тийм учраас олон мисчдчид Косово, Афганистан, өмнөд Судан, Юнамит гэдэг энэ олон газруудад одоо яаж байна. Саяхан та бүхэн мэдсэн байх манай мислийн эмч одоо Бээр одоо юунд очиж тэнд төрж чадахгүй хүнийг төрүүлж одоо хүүхдийн их барьж яаж яана том мислүүдийг одоо хийж байна. Тэгэхээр өнөөдөр цэргийн мислийн ажиллаж байгаа нэмчнэр бол дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулж байна гэж бодох хэрэгтэй. Цаашдаа ч улам нарийнч хөгжинэ. За та хэд маань одоо хэр өргөн цар хүрээтэй тэмдэглэж байна? Зя энэ дээр би нэг хэлье. Мэдээж зүгээр нэг түүхэн байдгийг тэмдэх асуудал бол цэргийн мис заслын алба бүхлөтэн хамтлаг учраас энэ хамт олон бүгдээрээ л хөдөлж байгаа. Мэдээж энд бол зөвхөн баярлж наадад цэнгэх гол асуудал биш. Тийм ч байхгүй. Байгаагүй. Бид юу гэвэл одоо онлайн хурлуудыг явуулах, Монголын цэргийн эмчнэр Монгол улсын мис засчдын холбооны хурлууд дээр хамтарсан хурлуудыг эрдэм жижигний илтгэлээ хэлцүүлэх мөн бус улсын хэмжээнд анхаарсан спортын арга хэмжээнүүдийг явуулж байх, сурчлагаа явуулах ийм одоо юмнууд зөндөө ажлууд хийгдэж байна. Орон нутагт явж ажиллаа. Эрт илрүүлгийн үйлчлэгээр манай цэргийн мисчд явлаа. Олон аймагуудаар явж одоо аймагууд илэрсэн өвчнийг эрүүлжүүлэх ажлыг цэргийн төв эмнэлэг амжилттай явуулж байна. За түүнээс гадна манай цэргийн эмчнэр бол бас түүхээ санаж байна да. Тухайлбал миний үе бас 2 цэргийнхээ нөхдөд хамтраад цэргийн мисэл 100 гэдэг номыг одоо материалыг бидж байгаа. Энэ бол зохиож байгаа юм биш. Өөрөөр хэлбэл Монголын улсын цэргийн мислийн хөгжилд мэдэгдэж байгаа бодит материалууд, түүхэн хүмүүсийн дурсамж, түүхэн хүмүүсийн өнөрийн оролцоог энэ одоо материалыг цуглуулж эмхтгэж байгаа юм би. Тэгээд цэргийн мислийн хөгжлийг өнөөдөр тэмдэхдээ би зөвхөн нэг цэргийн гоослож байгаа бид хэдийн баяр наадам тэмдэглэлт ойш. Энэ бол Монгол улсын хэмжээний нэг хоёрдугаар цэргийн мислийн хөгжлийг ярихдаа би иргэний мислийн хөгжлийг давхар ярих хэрэгтэй. Иргэний мислийн хөгжил, цэргийн мислийн хөгжил хоёр бол ягт холбоотой. Иргэний мислийн хөгжлийн тэр олон багш нар, тэр олон анагаахын томчууд энэ төр бол манай цэргийн мисчдийг боловсруулж хөгжүүлсэн, багшилсан. Миний багш хэлэх юм бол одоо энэ эрүүл мэндийн салбарын том бүх эрдэмтэд байж байна. Та одоо 40-50 онд сургууль төгсөн бурлууд байж байна. Энэ цэргийн масад ирснээс хойш бол ажиллах юм бол би миний багш нар бол Самдан эмч, Чойлжуу эмч, Сүхэ эмч, энэ Бадамсран эмч энд ажиллаж байсан Ахмад миний урдах эмч нар бол надад намайг эмч болгож хөгжүүлэхэд маш их тус болсон. Энэ юугаараа байвал амьдралын туршлага, ажлын туршлага, цэргийн албан хаагчийн туршлага дээр нь намайг хагалгаа ирэх өгөх. За энийг өөрөө бие дагаад орчих гэдгийг энэ хүмүүсөөч нөхчиж би хагалгаа хийж өгч байгаа шүү дээ. Ийм учраас өнөөдөр цэргийн мислийн хөгжил бол өндөр хэмжээнд байна. Өнөөдөр одоо сайхан залуу мисчид төрсөн биеийн дул зориуд тэгэхэд цэргийн мислийн клиникийн дараа манай дэд туранда жаргал сайхны Бат Эрдэнэгээд одоо сайхан залуу
мэслийн одоо олон тасгуудтай удирдаад ажиллаж байна. Тэгээ за энэ дотор нь чэйжний хөндийн энэ тасгийн дараа ган төгсгээд за тэр гам бэлэг гээд одоо бүр бүдүүн шулуун гиснийхээ гам бат гээд бөөрний эмч байж байна. Хавдрын жанчуу гээд тасгийн дараа байж байна. Олон байж байна. Тий. За дээр нь одоо гимтлийн тасаг бол эмнэлэг зүйн төв бол том төв болсон. Энд бол одоо мэдрэлийн мэсасч нямдарч толгойлоод тэгээ олон залуучуудаа тасгийн дараа нь хаан гард батсан гэлэн тэргээд олон залуучууд байна. Нэлээд эмчнэр бол одоо инкисх болгонд жилийн хугацаагаар явцсан байна. Тэгэхээр бол хурандаа Сүхбаатар байна. Олон улсын инкисхүүдэнд маш салхи нээсэн байгаа. Телевиз үзэж байгаа алтан гартай эмч нартай бас мэдлэгээ дэвшүүлээч. За ингээд өнөөдөр ТV9-ийн хамт олон маань Монголын цэргийн мэсчдийн 100 жилийн өв тохиолдуулж цэргийн мэслийн албанд зүтгэсэн Ахмад буурлуудыг төлөөлж бид гурвыг одоо урьж авчид нэвтрүүлэгт оролцуулсанд баярлалаа. Ингээд энэ тохиолдлыг уламжлан Монголын цэргийн мэс засалчид, Монголын нийт мэсчд иргэний болоод энэ залуучууд та бүхэндээ одоо амжилт хүсье. Монголын цэргийн болоод иргэний мэс заслын алба бол одоо Монголынхаа ард түмнийхэн эрүүл саруул амьдруулахын төлөө анагаах ухааны ололтыг нэвтрүүлж одоо дээдийн дээд хөгжлийг авчрах ухаантай хүмүүсүүдээ та нартай баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд та бүхэндээ бас эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхний хүсэн гэрээ бид бүхний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн та бүхэнд бас баярлалаа. За